Захим аялагчид маань өнөөдөр хамтад пицца хийж үзэхээр болжээ. Айдо зуурмгаа зуурч байна. Мидо амтлах зүйлсээ бэлдэж байгаа бололтой. Харин Кидо ойгоос мөөг түүж пиццаандаа хийхээр болжээ. Кидо сагсаа барьсаар хөгжилтэй наргагүй ой руу явлаа. Жигмэд тогмод хоёр жимсэнд хамт явжээ. Уулын модонд очоод уралдаж түүхээр болжээ. Энэ Кидо хотоо хүртэл ирэхгүй хайччихваа. Харанхуй болчихлоо. Харин тийм яасан юм болоо? Хүй, Кидо ирж байна. Чи хаажаад ирвэ? Яах. Арай хийж хөлгөө оллоо шүү. Юу болсон юм бэ Кидо? Ёо, би төөрчгчээ. Би уг нь хайруу ороод мөөгөө түүж эхэлсэн. Тэгээд нэг чулууны хажууд мөөг шиг борын байхаар нь татчихсан чинь болжмор шувуу байсан. Тэр уурандаа намайг хөөж эхэлсэн. Харин би хар хурдаараа зугтсан. Зугтаад л байсан. Болжмор бор өнгөтэй байсан болохоор бор мөгнөөс ялгагдахгүй байсан юм уу? Аа, тий адилхан байсан. Болжмор чамайг хөөж байхад чи эргэж харсан уу? Гүй, би эргэж харалгүй зөндөө гүйсний дараа л эргэж харсан. Гэтэл замаа харалгүй бүдрээд унчихсан. Тэгээд яасан бэ? Шувуу чамайг гүйцчихсэн үү? Үгүй. Харин хөөхөө болчихсон байсан. Тэгээд яасан? Тэгээд би мэдэхгүй газар ирчихсэн байна лээ. Буцаад мөөгдүүж байсан газраа ч олохгүй. Бас хөлөг рүүгээ явах замаа ч мэдэхгүй байсан. Тэгтэл хажууханд ангаагаанууд дуурах сонсогдсон. Би гайхсандаа очиод хартал шувууны нурсан үүрний хажууд хэдэн ангаахаа хэвтэж байсан. Би ангаахаануудын ээжийг ирэхээс өмнө үүрийг янзлаад өгчихсөн. Чи тэгээд хөлгөө яаж олсон юм? Удалгүй ангаахаануудын ээж ирсэн л дээ. Гэтэл тэр ээж шувуу намайг хөөгөөд байсан болжмор байсан гэж боддоо. Тэгээд тэр болжмор чамайг дахиад хөөсөн үү? Үгүй, харин ч баярлсан. Яагаад? Үүрийн засныг хараад надад баярлахгүй юу? Тэгээд тэр надад хөлгөрөөгөө ирэх замыг зааж өгсөн юм баггүй юу? Гэхдээ найзуудаа намайг уучлаарай. Би ганцхан л мөөг түүсээ. Бусдын зугтаж явахдаа бүдэрч унаад асгачсан. Зүгээр дээ Кидо. Чи сайн үйл хийсэн байна штэ. Тийм шүү. Бүгдээрээ чиний авчирсан энэ мөөгөөр маргааш хоол хийцгээе. Харин одоо Айдо бит хоёрын хийсэн мөөггүй пиццаг идцгээе. Баярлалаа найзуудаа.